Самбатхана өнөөдөр Аманд хоёрт би гаригчийн тэмдэрч үзье гэдэг бүлэгийг уншиж байгаа. Яаков Исавыг аргандаа оруулж ураг удмынхаа тэргүүн байх эрхийг булаасан юм аа гэж. Түүгээр зогсохгүй аавынхаа онцгой ирүүлийг ч хүртэхийг хүсжээ. Исаак их хөгшрөвөө, чихэн юм сайн сонсохгүй, нүдний хараанч муутсан байлаа. Исаак удахгүй үхэн гэдгээ мэдэж байсан тул ууганхүү Исавда онцгой ирүүлөө хүртээе гэж шийджээ. Тэгээд Исавд "Хүү минь яваад ан агнаж миний дуртай хоолыг хийж өгөөч. Би үхээс өмнө ууган хүүгийн хүртэх учиртай өрөөлөөр эзний өмнө чамайг өрөөе" гэж хэлвэ. Исаак Исавд юу гэж хэлснийг Ребека сонсчихжээ. Тэгээд хайртай хүү Яакова дуудаад "Надад нэг санаа байна. Би аавын чинь дуртай хоолыг бэлтгийе. Чи аавдаа аваачиж өгвөл чамайг Исав байна гэж бодоод тэр хоолыг идэж чамайг өрөөх болно. Ахын чинь гар үсрэхэг тул чи гар шуу хүзүүгээ ишигний ярьсаар ороогоод Исав шиг жүжигэл. Ахыгаа ирэхээс өмнө аавдаа очиж өрөөлийг нь гуй" гэж хэлжээ. Яаков шуугаа ишигний ярьсаар ороогоод хээр тал ой моддын үнээр ханхалсан Исавын хувцсыг өмсөв. Тэгээд ишигний мах авчран ээжээрээ хоол хийлгээд аавынхаа майхан руу авч явлаа. Исаак амттай сайхан хоолны үнэр аваад Исавыг ангийн мах авчирч хоол хийжээ гэж ойлгон хоолыг бүгдийг нь идэв. Тэгээд Яаковыг Исав гэж андуураад "Наашир ууган хүү Исав минь, би чамайг өрөөе" гэлээ. Урдаа байгаа хүнийг Исав мөн эсхийг шалгахаар тэрээр "Миний хүү Исав их үсрэх гартай, чамайг тэр мөн эсхийг шалгахын тулд гарыг чинь тэмтэрч үзье" гэвэ. Ингээд Яаков чухал сонголт хийх болов. Үннээ хэлж аавынхаа онцгой өрөөлийг мэхэлж авахаа болох уу? Эсвэл Исавын орон жүжиглээд онцгой өрөөлийг нь булаах уу? Гэтэл Исав яасан гэж? Тэр үслэг гараа аавдаа тэмтрүүлэн Исаак харж чадахгүй тул Исавын гарыг биш, харин ишигний арьс тэмтэрч үзснээ мэдсэнгүй. Ийхүү Яаковыг Исав гэж итгээд онцгой өрөөлөөр Исаак эцэг нь өрөөжээ. Яаков ирээдүйд үр удмаа тэргүүлэх аавынхаа онцгой өрөөлийг авсан хүн боллоо. Харин Яаковын юу хийснийг Исав сүүлд нь мэдээд маш их хилэгнэн уурлаж Исавыг асар ихээр үзэн ядаж хөнөөх санаа өвөрлөвөө. Үнийг мэдсэн ээж нь Яаковыг Исаваас хамгаалахын тулд ас хол амьдардаг авга ах руу хурдхан шиг явуулав. Хэдийгээр Яаков гэр бүлийнхээ тэргүүн болсон ч Исавын уурыг гарах хүртэл зүгтэн явхаас аргагүй болж тэдэнтэйгээ хамт амьдарч чадсангүй. Яаков ходол хэлсэнд Бурхан харамсаж байсан ч түүнийг хайрлах хайр нь огт өөрчлөгдсөнгүй. Түүнийг алс газар руу явхад очисон газар нь ч тэр үргэлж хамт байв. Бурхантай хамт биш бол амьдралдаа юунд ч хүрч чадахгүйгээ хожим Яаков ухаарчээ. Эцэст нь түүний хийсэн зүйлийг Исавч Бурхан ч уужилжээ гэж.